Төмөр замын компаниуд дээр засгийн газар онцгой анхаарал хандуулна. Тээвэр логистик, бомбдтой холбоотой, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. За энэ мэдээлэл гараад удаагүй байхад тухайн шүн болвол за төмөр замын ялангуяа Улаанбаатар төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмлэгийн тээвэр зохион байгуулалтын орлогч даргын гэрт нэгжлэг хийж за ойролцоогоор нэг 10 гаруй тэрбум төгрөгийг илрүүллээ гэдэг мэдээллийг хууль хяналтын байгууллага хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатрын зүгээс бол өгсөн байгаа. Өөрөөс нь болон өөрийнх нь гэрээс болон өөрийнх нь хамаарал бүхий этгээдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхгүйгээр олж авсан байж болзошгүй гэдэг бас асуудлыг шалгаж байгаа. За ингээд Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ чуулганы танхимд хэлсэн тээвэр логистик за төмөр замын салбар гэж онцолсон энэ салбаруудаас бол ажиллаж байсан орлогч даргын гэрээс 10 орчим тэрбум төгрөгийн хэмжээний хулгайн асуудлыг бол ярьж эхэллээ. За Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ авилгатай хатуу тэмцэн за авилгын индексийг хоёр оронтой тоороо бууруулна гэж зорилт тавиад байгаа. За харин төрийн өмчийн компаниудад энэ мэтчлэн хулгайн нүүрсэн асуудал бол зөвхөн нүүрсний салбар гэж байсан бол за нүүрсний салбар дотроо тээвэр логистик төмөр зам гээд бас холбоотой энэ салбаруудаас авилгын эрийг бас илрүүлэх ажил өнгөрсөн 7 хоногт бас эхэлсэн байна. Тий. Яг Монгол Улсын ерөнхий сайд улсын хурлын чуулганы танхимд бол маш тодорхой хэд хэдэн салбарыг дурдсан. За тэр дотор бол энэ төмөр зам болон тээвэр логистикийн асуудал. За байгаль орчны яамны тусгай хамгаалалтын газар нутагт газар олгож байгаа албан тушаалтнууд хэл ахуул авч байгаа асуудал. За дээрэс нь бол банк санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд хувьдаа банк ус санхүүгийн байгууллагатай байгаа асуудлуудыг бол хөндөж ярьсан. За энэ хүрээндээ бараг хэдийнийхүү улсын хурлын чуулганы танхим дээрээс мэдэгдсэнээс бараг хэдхэн цагийн дараа Монголын төмөр замын албаны орлогч даргын нэр бүхий хүний гэрээс 7.2 тэрбум төгрөгтэй тэнцвэс хэмжээний валют болон бусад төгрөг мөнгө хэвлэлээ. За дээрэс нь ер нь бол эндээс бид бол авилгал хэл ахуултад тэмцэх ажил бол хэн нэг албан тушаалтныг асуудал биш болж явж байна. Энэ бол ерөөсөн Монголын нийгмийн хорт хавдар болчих. За бидний өнөөдрийн гаргаж ярьж байгаа авилтаа тэмцэх газар болон цагдаагийн газрын илрүүлсэн хэрэг нь л энэ шүү дээ. Гэтэл өдрөөс өдөрт авилгалчдын гэрээс орон байрнаас илрүүлж хурааж авж байгаа мөнгөний хэмжээ бол улам бүрэл дэше явж байна. За энэ мөнгөний хэмжээнд бол баг нийгэм баг дасж эхэлж байдгал мөнгө байдгал хэмжээний авилгалын илрүүлж хураасан байна гэж бодож эхэлж штэ. Энэ бол маш аюултай. Ер нь бид нар авилгалтай хийх тэмцлээ ер нь бол их эрчтэй бөгөөд хайр найргүй хийх хэрэгтэй болсон байна. За бид нар бол өнгөрсөн 2022 оны турш бол тээвэр логистикийн үнийн асуудал замбраага алдлаа. За үүнээс шалтгаалсан инфляц өөрөлдөх юм бол тээвэр логистикээс шалтгаалсан инфляц, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц хоёр бол Монголыг бол Монголын нийт ард түмний хөрөнгөнд бол хайр найргүй тохируулж байна. Тухайлх юм бол өнгөрсөн жил инфляц 15%, 16% дээр хүрч ирсэн. Өөрөлдөх юм бол таны авч байгаа 100 сая төгрөгийн 160 мянган төгрөг нь бол зүгээр инфляцид идүүлж ирсэн. Энийн хамгийн гол шалтгаан нь юу байсан? Бид нар ярьж ирсэн. Энд Улаанбаатар хот руу тээвэрлж ирж байгаа замын үүд, бомбтын тээвэр логистикийн гацаа. Энийн хүнд суртал, авилгалын асуудал. Дээрээс нь гадагшаа чиглэсэн манай экспортын голлог бүтээгдэхүүн болох нүүрсийг тээвэрлэхийн тулд 60 вагон буюу нэг састав вагоныг тавиулахын тулд төмөр замын албан тушаалтнуудад 500 орчим сая төгрөгийн авилгалын асуудал яригдж байна гэж өнгөрсөн цусангаа ярьсан шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа л байсан. Тэрний л нэг хэсэг нь энэ. Зөвхөн илэрсэн энэ. Энийний ард бүр бүхэл бүтэн бүлэглэл айран байж байгаа. Тэгэхээр одоо бол нэгэнт энэ салбарт нэгэн хүний албан тушаалтны гэрээс ийм хэмжээний авилгалын мөнгө илэрж байна гэж байгаа бол одоо энэ төмөр зам дээр бол онцгой дэглэм тогтоож бид онцгой дэглэм тогтоох дуртай шүү дээ. Онцгой дэглэм тогтоож бүх албан тушаалтнуудыг шалгах хэрэгтэй байна. Тэгжээ тэндээс авилгалын мөнгийг илрүүлэх хэрэгтэй байна. Тэгээ албан тушаалтнууд хариуцлага тооцох хэрэгтэй байна. Тэр салбарыг бүрэн цэвэрлэмээр байна. Тэгэх юм бол нэг талдаа авилгалыг илрүүлж байгаа юм шиг боловч нөгөө талдаа энэ тээвэр логистикоос
авилгал авч энэ нийт ард түмний худалдан авж байгаа бараа бүтээгдэхүүн дээр тэр авилгалын мөнгөний шингэж үнэн нэмэгддэг энэ байдлыг би таслан зогсоох хэрэгтэй байхгүй да. Нэг. Дараагийн нэг асуудал. Улаанбаатар төмөр зам гэж энэ Орос Монголын хамтарсан компани сүүлийн 2 жилийн байдлаар энэ байгууллага жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилладаг ийм байгууллага байна. Гэтэл жилийн турш үйл ажиллагаа явуулаад 30 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байхад зөвхөн нэг орлогч даргын гэрээс тэр алдагдлынх нь 3.1-тэй тэнцвүүс хэмжээний авилгалын мөнгө илэрч шүү дээ. Тэр энэ алдагдал биш байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үүссэн компанид үүссэн алдагдал биш байсан биш. Зүгээр л тэр дотор нь сууж байгаа хүмүүс хулгай хийсэн биш. Компани дотор компани байгуулад хулгай хийсэн биш. Тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхий сайд бол маш их мэдээлэлтэй байгаа юм байна. Тийм учраас тэр чуулганы танхим дээрээс тодорхой салбаруудыг хилээд тэр нь хэдхэн цагийн дараа батлагдаж шүү дээ. Тэгэхээр одоо Монголын төмөр зам болон энэ одоо тээвэр логистикийн салбарт үүссэн авилгал хийл ахуулын асуудлыг зэгцлэе гэж бодож байгаа бол энэ салбарт онцгой дэглэм тогтоож бүх хүмүүсийн шалгах хэрэгтэй. Тэгжээж энэ авилгаас ангижирна нэгд. Дараагийн нэг асуудал бид одоо маш удаа олон ярьж байгаа. Авилгалын гэмт хэрэгт холбогдсон, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс бол цагдаа, авилгатай тэмцэх газар өөрхий бас нэг тодорхой хэмжээнд шалгаад илрүүлээл байна. Прокурор дээр очиод занхарчдаг. Шүүх дээр очиод ялгаж чаддгүй. Нэг бол торгоод явуулцдаг. Энэ систем чинь өөрөө авилгалыг өөгшүүлээд байна. Тэгэхээр одоо бид яах ёстой юм? Монгол Улсын үндсэн хуульч байж байгаа, Монгол Улсын үндсэн хуультай нийцж гарсан шүүхийн тухай хуульч байж байгаа. Тусгайлсан шүүх байгуулж болно гэж. Тусгайлсан буюу дагнсан шүүх байгуулж болно гэсэн зохицуулт байж байгаа. Тэрийг ашиглаад авилгал албан тушаалын гэмт хэргийг тусгайлан шийддэг шүүх Монголд хэрэгтэй болчихжээ. Одоо бол эрүүгийн хэргийг шийдэж байгаа шүүх байгаа, захиргааны хэргийг шийдэж байгаа шүүх байгаа, иргэний асуудлыг шийдэж байгаа тусгайлсан одоо шүүхүүд энэ 3 янзын шүүх байж байгаа Монголд. Одоо нэмээд авилгал албан тушаалын гэмт хэргийг шийддэг тусгай шүүх Монголд хэрэгтэй болчих. Дээрээс нь авилгал албан тушаалын гэмт хэргийг мөрддөг, шалгадаг тусгай чиг үүрэг бүхий прокурор, хуулийн албан байгуулах хэрэгтэй болчих. Тэгэхгүй бол одоо энэ системд байгаа бусад хэрэгүүдийг шийддэг шүүгчнэр прокурорууд энэ хэргийг шийдэх боломжгүй гэдэг нь бол өнгөрсөн хугацаанд харагдлаа шүү. Тэд нар бол ямар нэгэн байдлаар барьцаалагдсан байна. Ямар нэгэн байдлаар нөлөөнд автчихжээ. Тийм учраас энэ авилгалын гэмт хэргийг үнэн зөвөөр хурдтай богино хугацаанд шийдэж чадахгүй байгаа учраас авилгал Монголд тасрахгүй улам цэцгэлж байна. Энэ бол Монголын нийгмийг бол ингээд маш их хордуулсан юм байна. Юу бид нар олон улсын индекстэй уялдуулж өөрийнхөө индексийг бууруулах ганцхан зорилго тэр биш болцсон байна. Монголын нийгмийг авилгалчдаас салгах эдийн эрх зүйн тийм одоо тусгай шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болчих. Энийг бол одоо улсын их хурл асуудлыг шийдэх ёстой, засгийн газар санаачлах ёстой. Тэгжээж тэр шүүхт, прокурорт, тусгай шүүхэд ажиллах албан тушаалтнуудыг энэ системээс бишээ. Гаднаас энэ системд бохирдоогүй хүмүүсээс бүрдүүлсэн тусгай шүүх бүрдүүлж Монгол улсын засгийн газар авилгатай иж бүрэн тэмцэж чадах юм байна.